Сайн байна уу? Ирсай сүгийн заяа мэдчилж байна. Та бүхэнтэйгээ уулзж байгаа маш их баяртай байна. За өнөөдрийн сэдэв маань болохоор зүс царай өөрчлөгдвөл аз хувь шиг ирнэ. Эд баялаг амжилтыг татдаг царайны нууц гэсэн ийм сэдвээр ярих гэж байна. Тэгээд ийм ном солонгос хэл дээр байдгийн байна. Энэ номны товчлыг та бүхэндээ орчнод хэлж өгье. За миний хувьд болохоор тийм ээ энэ номн дээрх агуулгыг мэдчихад хэрэгтэй юм байна гэж ботсон учраас та бүхэндээ өнөөдөр энэ зүйлийн талаар ярьж мэдээлэл хүргэе гэж бодсон юм аа. Тэгээд тэр та бүхэн чухал мэдээллийг алдахын тулд дуулсан сонсоорой. За ингээд эхлэе. Хүмүүс ихэвчлэн царай зүсээр нь дүгнэж хувь заяаг нь зөгнөдөг. Физиономийн аргаар хувь заяагаа мэдэх боломжтой болов дорн дахинд хүний нүүр царайг хараад хувь заяаг нь таамаглах аргыг эртнээс бий болгосон байдаг. Тэнд эргцүүлэн бодох нь гол дүрийн логикийг нэмж өгдөг. Физиономи гэдэг нь зүгээр л хэн нэгнийг царайлаг эсвэл царай муутай эсхийг нь харах гэсэн үг биш ээ. Хүмүүс царайлаг мөртлөө азгүй дэх тохиолдол байдаг. Бас царай муутай мөртлөө аз таарсан тохиолдол ч олон байдаг. Солонгосын шилдэг зүм бэлэгч Ким Сэн Хо 50 жилийн турш чинээлэг баян хүн улс төрчид болон олонний танил эрхмүүдтэй уулзаж зөвлөгөө өгч явхдаа тэдний нүүр царайнд ижил төстэй зүйлийг олж харжээ. Сайхан талантай царай юугаараа өөр харагддаг вэ? За нүдийн бүгдээр хараад үзье. Нүүрний хамгийн чухал хэсэг бол нүд юм аа. Тэр дундаа хэн нэгэн эрх мэдэлтэй болох уу? Нийгэмд өндөр байр суурь эзэлэх үү? Нэр хүндтэй болох уу гэдгийг нүдийг нь хараад л мэдэж олно. Нүдний хамгийн чухал хэсэг нь хүүхэн хараа юм аа. Чиглэг гялцсан мэт харагдах нүд нь гол дүрийн гексаграмм дахь төгслийн шинж тэмдэг бөгөөд бүх зүйл амжилтанд хүрэх хувь заяаны бэлэгдэл юм аа. Сайн нүд бол доороосоо дэмжиж дээрээс нь тагналдаг нүд юм. Доод зовх нь бөөрөн хилж, хүүхэн харааг нь бүрхэж, доод зовх нь хэвтэй байх ёстой. Ийм нүдтэй хүмүүс өндөр албан тушаалд хүрэх эсвэл бизнес том амжилтанд хүрэх болно. Хамар. Материалын болон оюун санааны талыг харуулсан хамар нь урт байх ёстой. Нүдний хамрын гүр баг зэрэг дээрссэн байвал урт хамар гинэ. Хамар урт, том байх тусам эрх мэдэл илүү хүчтэй байдаг. Энэ үед хамрын хэмжээ нь бүх нүүртэй харьцуулахад харьцангуй хэмжээг илэрхийлдэг. Хэрвээ таны хамар өндөр, урт, дунд зэргийн өргөн байвал танд маш их амжилтанд хүрэх хувь тавилан байна. Эрүү хацар. Эрүү нь материалын хувь тавилан илэрхийлдэг. Том, өргөн, хүчрэг эрүү нь эд баялаг хизээс зогсохгүй гэсэн үг юм аа. Хүчрэг харагдах нь сайхан ч энэ нь та булцгар байх ёстой гэсэн үг биш ээ. Хоёр талын хацрын доод талын эрүүний хэсэг нь яг энэ зурган дээр гарч байгаа шиг ийм байх юм бол маш сайн зохицол гэж үздэг юм байна. Ийм дүр төрхтэй баян хүн, улс төрч, алдартнууд олон байдаг юм байна. Чихэн доороосоо зузаан тулгууртай байна. Чихний дэлбээ өгөөмөр хүчтэй байвал сайн. Та маш амжилттай байж ая тухтай амьдрах болно. Хамар нь үл хөдлөх хөрөнгө эсвэл эрх мэдлийн тогтвортой байдал зэрэг хувь заяаг бүтээдэг бол чихэн үл хөдлөх хөрөнгийн бизнесийн хөдөлгөгч хүч хөгжлийг бий болгодог. Суглаан точсон хүмүүс хэвчлэн сайн чихтэй байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд эмэг зүх нь маш сайн юм аа. Аль болох урт том эмэг байх нь дээр. Учир нь тэр маш сайн энергийг агуулдаг. Магадгүй үүнийг сонсож байгаа хүмүүс тийм ээ би ийм зүс царайгүй юм чинь гэж санаа зовж магадгүй. Гэхдээ та өөрөө хичээж чармаах юм бол сайхан дүр төрхтэй болж чаднаа. Тэгээ дараах зөвлөгөөнүүдийг бас өгсөн байна. Нэгдүгээрт үүнийг нүүрнээсээ арилгаарай. Хэрв таны зүс царай баргар бараан байх юм бол бусдаа хэрэлдэж муудалцах эсвэл хууль зүйн маргаанд орох магадлал өндөр байна. Тиймээс арьсан дээрх тоолов янз бүр шарх сорив бол тийм сайн зүйл биш ээ. Тэгээ хэрвээ тийм зүйл байх юм бол тийм ээ бас хувь заяанд нөлөөлдөг гэж үздэг юм байна. Боломжтой бол нүүрэн дээр байдаг ус ургасан менгийг арилгах хэрэгтэй гэж хэлж байна. Гэхдээ бол энэ заавал гэсэн үг биш шүү дээ тийм ээ. Хэрвээ арилгахыг хүсэж байгаа хүн байх юм бол бас арилгаж болох нэ. Мөн нүүрэн дэх шарах сорив байгаа бол энэ бас тийм таагүй зүйл юм байна. Тийм учраас өөрийнхөө нүүрийг тийм ээ ямар нэгэн байдлаар шархлуулах, сорив үүсгэхээс бас болгоомжлох хэрэгтэй байна. Тэгээ хэрвээ нүүрэн дээр шарх сорив үүсэх юм бол цаг хугацааны дараа идэж болох ч гэсэн тийм ээ. Аль болохоор шарх сорив үүсгүүгээр үнийг арилгуул сайн юм байна. Ялангуяа хамран дээрх юм зураасан сорив бол маш эвгүй муу байдаг юм байна.
Тийм учраас хамар дээр ямар нэгэн одоо шарх сор үүсгэх юм уу, эсвэл хамраа гэмтэх юм уу ингээд бол муу байдаг учраас аль болохоор одоо тэр шархыг маш сайн одоо эдгэх нь чухал юм байна. Хамар дээрх сорин нь бол саа дотор гарч хийж байгаа зүйлийг зогсоодог тул боломжтой болоод түүнийг тийм ээ маш одоо эрүүл сайнаар эдгэх нь чухал юм байна. Заримдаа залуу хүмүүс одоо хамраа цоолдог. Тэгээ үүнээс бол зайлсхийх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр хувь тавилан маш муу болж ядуурдаг гэж үздэг юм байна. Мөн одоо хит их эзний улмаас эсвэл одоо хоолундаа зохицуулаагүй улмаас тийм ээ одоо нүүр таргалах, хавдах, одоо өөх тоос хуримтлагдах энэ төр бол тийм одоо хувь заяанд бол сайнаар нөлөөлдөг юм байна. Тийм учраас амьдралын хэм маягаас болж гарч байгаа нүүрэн дэх өөрчлөлтүүдийг, сөрөг өөрчлөлтүүдийг гарахаас зайлсхийж нэлээ одоо анхааралтай нүүр царайгаа маш одоо цэвэрхэн байлгах хэрэгтэй байна. Амьдралынхаа үндсэн чанарыг одоо сайжруулахын тулд нүүр царай цэвэрхэн байна гэдэг бол маш одоо чухал зүйл юм байна. За хоёрдугаарт хаач явсан сайхан хувцлаарэ. Их сайхан хувцлаг дунд иргэм насны эр байна. Тэр тийм одоо царайлаг биш ч гэсэн цэвэрхэн хувцалсан хувцас түүнд сайхан сэтгэл төрүүлдэг. Тиймээс түүнд одоо аз таарах болов гэвэл тийм ээ үнэхээр түүнд аз таарнаа. Хувцс ч гэсэн хүний гадаад үзмжийн өргөтгөл юм аа. Огт костюм өмсөхгүй байгаалайхан бол одоо костюм өмсөх боломжоо магадгүй алдаж болно. Гэхдээ энэ бол зөвхөн жишээ ш тийм ээ. Тэгэх бол магадгүй тийм ээ тэр хүн өндөр байр сууринд очих тэр одоо хувь тавилан баг ор багасж байна гэсэн үг. Тийм болохоор хүний одоо хувцал гэдэг бол маш чухал байх нэ. Гэхдээ заавал одоо костюм өмс гэж байгаа юм биш тийм ээ. Ер нь бол ямар ажил хийж гэн, ямар байр сууринд байна, юу хийж гэн, яаж амьдрал байна гэдгээс шалтгаалаад хувцаа бас маш гоё зохицуулж өмсчихвэл одоо маш сайн байна. Тэгээ би өөрөө одоо гадаад төрхөн дээр анхаарч байх юм бол бас миний аз завшаан бас нэмэгддэг юм байна. Эмэгтэйчүүдийн хувьд бол одоо нүүр будалт тийм ээ. За маш одоо нүүрээ сайхан арчлаад, нүүрээ будаад цэвэрхэн одоо ингээд явах юм бол таны хувь заяанд бас нөлөөлөх нэ. За тэгээд нүүр будалтаас гадна одоо үс засал тийм ээ. Өөрийнхөө одоо өөртөө тохирсон, өөрийнхөө царайн тэгээ өөрийнхөө одоо имижийн тохирсон сайхан үсээ засуулаад ингээд явах юм бол бас одоо тэр хэмжээгээр таны амьдралд нөлөөлөх нэ. Нүдний шил зүүдэг хүн бол өөртөө тохирсон зогсон одоо нүдний шилийг сонгож зүүгээд тэгээд нүүр царайгаа одоо сайхан янзлаад тэгээ мөн одоо шүд тийм ээ шүдний эрүүл мэнд харагдаж байгаа байдал гэд бүх юм одоо нүүр царайнд нөлөөлдөг байх нэ. Тэгээ энэ болгоныгоо одоо сайн сайхан арчлаад авч явах юм бол тэр хэмжээгээр одоо хүний хувь заяанд нөлөөлдөг байна. Ингээд тийм ээ би өөрийгөө одоо сайхан байлгах хэрэгтэй байна гэж хэтэрхий их одоо брендийн хувцас өмсөөл хэтэрхий их одоо нүрээ гойж будаал гяланцэг гэх юм бол бас тэр бол тийм одоо сайн биш. Эсвэргээрээ хүний одоо тийм ээ эрч хүчийг маш хурдан одоо унгааж идэг гэж үздэг юм байна. За тиймээс одоо юу гэж хэлмээр юм бэ тийм ээ? Яг өөртөө тохирсон одоо тий цэвэрхэн зүс царай тийм ээ сайхан хувцас ийг одоо донжийн олоод өмсчдөг тийм байх юм бол бас үнэхээр одоо сайн байдгийн байна. 3 дугаарт сэтгэл нь нүүрэнд илэрхийлэгддэг. Хүн одоо гадаад төрхөө сайн сайхан авч явахын хажуугаар өөрийнхөө сэтгэл санаанд одоо маш анхаарах хэрэгтэй байна. Үүнд хамгийн амархан хийх зүйл бол өгөх явдал юм аа. Хит их хэмнэлт хийх тооцоолох зан үйл нь сүрэлд хүргэдэг. Хүн жоохон алдагдaltaй амьдрах нь зүгээрээ. Хэрв та мөнгөө өрхийн оронд хоримтлуулах гэж өөрийгөө хит их албадвал тэр мөнгө таних биш болж илүү их мөнгө өргөдөх болно. Харамч хүнээс Тэнгэр бурхан ч гэсэн мөнгөө хармалдаг. Надад байгаа бүх мөнгө минийх биш. Тиймээс заримыг нь бусдад зориулна гэсэн ийм сэтгэлгээтэй байвал сайн. Магадгүй та одоо хохирлоо гэж бодох юм бол хохирлыг нь хожимд Тэнгэрээс нөхөн төлөх нь гарцаагүй. Амьдралынхаа жижиг зуршлыг өөрчлөвл таны зүс царай өөрчлөгдөж эхэлнэ. Таны зүс царай өөрчлөгдвөл аз хувшиг дуудах болно. Өмнө ч гэсэн одоо дурдчихсэн тийм ээ. Аз хувшиг гэдэг бол зүгээр одоо байж хад гинт одоо над дээр ингээ буугаад ирдэг зүйл биш ээ. За ингээд эцэст нь тийм ээ дүгнээд хэлэхэд үнэхээр бидний одоо тийм ээ өдөр тутмын амьдралд хийж байгаа жижиг тэр үйлүүд маань үнэхээр одоо маш утга учиртай байдгийн байна. Хэрвээ надад тийм ээ одоо ямар дотоод гадаад аль талд маань ямар нэгэн одоо муу зуршил тийм ээ муу үйл муу бодол санаа байдаг бол тэр болгоныгоо баг багаар ингээд өөрчлөөд явах юм бол миний одоо харагдаж байгаа дүр төрх гадаад байдал ч гэсэн өөрчлөгддөг юм байна.
Тэг би өөрийнхөө одоо зүс царай сэтгэл санааг өөрчилснөөр миний одоо тийм ээ амьдрал ч гэсэн амьдралын чанар ч гэсэн өөрчлөгддөг юм байна. Тэгээ амьдралын чанар байгаа байдал маань өөрчлөгдөх юм бол тэр хэмжээгээр одоо аз хувьшиг дууддаг юм байна. Тийм болохоор одоо яг өөрийгөө бие авчих байдал гэдэг нь маш одоо чухал юм байна. За өнөөдөр ингээд та бүхэн зүс царай өөрчлөгдвөл аз хувьшиг ирнэ. Эд баялаг амжилтыг татдаг царайны нууц гэсэн энэ одоо номны товчлыг одоо маш одоо богино хугацаанд жоохон тийм ээ танилцуулъя гэж бодсон юм аа. За ингээд энэ бичлэг танд ингээд таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Танд болон танай гэр бүлд үргэлж аз хувьшиг бэлхэж байхыг хүсэн өрөөё. За түр баяртай дараа дахин уулзъя. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.